Дэлхийд бол тань мэдхүн бууралтын эсрэг зөндөө олон бэлтгэлүүд байгаа шүү дээ. Тийм. Зөндөө олон бэлтгэлүүд янз бүрийн зүгээр генерик юмнууд ч байгаа. Жишээ нь ургамлын гаралтай юм бэлтгэн хүний нүд бие эсрэг нөлөөгүй гэдгээрээ л өөрөө давуу талтай. Тэгээд энэ маань Монгол тарих тийм Монгол инновац жишээ гэсэн гэдгээрээ онцлогтой. За сайн бацгаана уу. Намайг Буман Даржин болгон туяа гэдэг. Би 2010-аас 15 онд бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Өвөр Монголын их сургуулийн биологийн сургуульд бол доктор хамгаалсан. За тухайн үед бол миний судалгааны ажил гөргөн ургамлаас биологийн идэвхтэй бүтээгдэхүүнийг ялгаад фармакинетик үйлдэлийг бол тодорхойлох байсан. За фармакинетик үйлдэл маань яадаг вэ гэхээр нөгөө хүний бие чимэгдэх процессыг судална. За одоо ходоодонд хэдэн минут болж ин хийсэн хэдэн минут болоод тэгээд одоо шээс ялгарч ин энэ хугацааг бол тогтоож өгдөг ийм судалгаа. Бүх юмн дээр л энэ судалгаа явдаг. За энэ судалгааг бол хийж гүйцэтгсэн. За тэгээд одоо жишээ нь гөргөн ургамлаас 12 байцыг биологийн цэврээр ялгана. Цэврээр ялгана гэдэг маань бол одоо жишээ нь тухайн ургамал бол ингээд одоо 100-аас 200 нэр төрлийн одоо бодисууд ингээд нэг ургамалд агуулгагдчихэдэг. Энэ нөгөө зарим нэг хэмжээтэй, зарим бага хэмжээтэй байдаг учраас одоо тухайн судалгаанд тохируулаад 12 бодисыг цэврээр ялгасан. Энэ хайдрокси сафлор ELO-A гэдэг бодис нь бол энэ ургамлын гол үйлчлэгч бодис нь. Одоо жишээ нь хайдрокси сафлор ELO-A бодисоор бол тархины бэлтгэл хийсэн байж байгаа. Одоо Хятадд бол ийм одоо тарих хатан гарших, тарих нь одоо ингээд одоо цөлхөө үүсэх энэ үед бол тариа хийсэн байж байгаа. За энэ судалгаа бол тухайн үед бол одоо хавдрын эсрэг үйлдлийн бий бол тогтоож исэн. Гэхдээ ковидын дараагаас бол одоо юм ургамлын сэтгэл гутрал одоо Альцгеймер хөвчин, тэнэгрэх хөвчингийн судалгааг бол эрчимтэй хийсэн. Яг гэвэл ковидын дараа энэ тохиолдлууд маш ихсэн учраас. За уламжлалт амгаах ухаанд бол эрт дээр үеэс гөргөн ургамлыг гөргөн маран 3, гөргөн 7 гэд тангуудад хөлөг ургамал болгож хэрэгжиж ирсэн. За энэ нь бол цус тогтоох, цусны бүлэн одоо цус бүлэгнэх хөвчин болон тул сайн гэсэн ийм үзүүлэлт бол уламжлалт амгаах ухаанд их дээр үеэс хэрэгжилж ирсэн байдаг юм лээ. За сүүлийн үеийн судалгаагаар бол төв мэдрэлийн систем, тарих тий одоо хавдар зэрэгт бол сайн юм а гэсэн судалгаанууд бол гарсан байдаг. Биологийн идэвхтэй бүтээгдэхүүн учраас жирийн хүн ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийг бодоод хэрэгжилж байна. За энэ ургамлыг бол гадны улс орнуудад амтлагч тий хоолны амтлагчаар, уруул өнгөлөгчөөр тий мөн гоо сайхны бүтээгдэхүүнээр уурлын будаг хийх жишээ нь. За мөн хоолнд амтлагчаар одоо цайны хандаар гэх мэтээр маш олон янзаар бол хэрэгэлдэг. Гөргөн ургамал бол Монголд ургадаггүй. За манай уламжлалт амгаах ухаан технологийн хүрээлэнд бол таримлжуулдаг. За энэ ургамлын судалгааг бид нар бол уламжлалт амгаах ухаан технологийн хүрээлэнгээс бол одоо хамтын ажиллагаа нь манайх тарих сэтгэлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж жиг байгуулад энэ хүрээндээ бол ургамлаа бид нар авч одоо судалгаанд ашиглаж байгаа. За манай тарих сэтгэл судлалын хүрээлэн бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтын ажиллагаатай. Тэгээ хамтын ажиллагааны хүрээнд бол олон судалгаан дээр хамтран ажилладаг. За ингээд тэгэхэд нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн амбулаторийн даргатай бол ингээд нэгт хамтран ажилладаг. Тэгээ амбулаторийн дарга гэдэг маань тухайн бүхэл мэдээллийг мэдж байгаа шүү дээ. Хэдэн хүн ямар өвчнөр үүсээ яасан. Ингээд бол за энэ архин тонтох эмгэг бол Монгол улсад маш их байна тий. Тийм учраас энэ архинаас үүдэлтэй танин мэдхүн бууралт гэдэг бол одоо энийг бол одоо эмчлэх тий ямар нэгэн бэлтгэл хэрэгтэй. Мөн сэтгэл гутралын эсрэг бэлтгэл хэрэгтэй байна гэсэн үднээс бол би одоо технологийн сангаас суурь судалгааны төслөөр нейромикс бэлтгэл гаргаж авах төслийг хэрэгжүүлээ явж байна. Одоо энэ архинаас үүдэлтэй танин мэдхүн бууралт
сайжруулах доктор нарах инновацийн төслийг ингээд хэрэгжүүлээ явж байна. Нэг судалгааг бол ингээд олон талаас нь харж хийдэг. Одоо сэтгцийн эмчтэй, тэгээд хий эмч, замун тарих судлаач ингээд бүгд ингээд нэг талбайтаагаар орж хийдэг. Одоогоор бол нөгөө патент аваг байгаа. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хийсэн гэдэг чинь үндсэндээ 4 жилийн тухай ургамлыг судалсан судалгаа байгаа юм л да. Тэгээд би одоо тэр оюуны өмчийн газар очиж уулзсан л та. Тэгээд одоо бэлтэмлээ. Тэгээд нөгөө нэг докторийнхоо дипломыг ингээд баахан бичгээр баримтаар бүрдүүлдэг юм билээ. Тэгээд тэрнээс нь бүрдүүлээл явж юм. Тэгээд 2-3 жилийн дараа патент гардаг гэсэн. Тэгээд одоогоор бол патент авал мэдүүлээг бол байгаа л да. Дэлхийн нийт хүн амын 1% нь бол архины шалтгаан төвчнөөр өвчлсөн байдаг юм байна. За энээсээ бол эрэгтэйчүүдийн 70%, эмэгтэйчүүдийн 30% нь одоо архины шалтгаан төвчнөөр шаналж байдаг. Энэ нь бол нийт одоо нас баралтын 7.7%-ийг бол эзэлж ядг юм байна. За Монгол улсад болохоор 2009 он болон 19 оны хооронд нь ингээ харьцуулаад судалсан байгаа юм. Гэтэл бол 4.4% ийм архины хамааралтай гэж гарсан боловч энэ эрэгтэйчүүдийн 4.1 нийт эрэгтэйчүүдийн насан туршидын 4.3%-ийг эмэгтэйчүүдийн 2.8% нь бол архинд донтох өвчтэй гэсэн судалгаа гарсан байгаа. Мөн ингээд архины шалтгаанд одоо эрүүл мэнд болон эдийн засаг мөнгө санхүүгээр ингээ хохироо явж байгаа тохиолдлууд бол эрэгтэйчүүдийн 10%, эмэгтэйчүүдийн 2.8%-ийг эзэлж байна. Энэ нь бол энэ хоёр одоо 2009 он бол 19 оныг харьцуулаад судалсан чинь 88% өсөлттэй байна гэж гарсан байдаг юм билээ. За нөгөө архины хордлого маань одоо хүмүүс сайн ойлгох хэрэгтэй л дээ. Одоо гидээс тарих өөр мөн одоо илэггийг ингээд давхраар нь гинтээдэг. Тийм. Хүн ингээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр эхний ингээ ходоодонд одоо арх очоод тэгээ ходоодонд очоод дигидраг альдгид болон одоо альдгидыг үүсгдэг байгаа. Тэгээд илэг тэрний зөвхөн одоо 92-аас 95% нь бол ингээ цаашаа тарих руу ордог байна шүү. Тэгэхээр илэг зөвхөн 0.5-аас 7% л ингээ шүүж юм. Бус нь болохоор альдгид болон ацетон болоод ингээд одоо эд хэсэг гэмтэх хорт нэгдэл болоод тарих руу очиж байгаа. Тэгээд тарих бол ерөөсөө одоо нөгөө хүн чинь ингээд тарих эдний эдис үхэл ануу гэхээс нөхөн төлждгүү, ямар ч тийм нөхөн төлчих боломж байхгүй. Тийм учраас ингээд одоо арх хэтрүүлсэн уух тохиолдол болгонд одоо арх ингээд тарих гэмтсээр байгаад тэнэгрэх буюу Альцгеймер өвчнөд бол нэр үүддэг байж байгаа. Тэгээд одоо тэр тархины эдис дуусгаад тухайн одоо өхөлт хүрэх юм. Тэгээд энэ өвчин Альцгеймер өвчин бол одоо дэлхийн хэмжээнд бол маш их судлагдж байгаа. Монгол орнд бол харьцангуйгаар энэ өвчнөд нэр өгдөг нь бага штэ. Манайх ч нөгөө одоо малны мах их иддэг, мах маань одоо мал маань одоо бэлчээртэй сайхан уган дагшин байгалийнхаа ургамлыг идээд ингээд байж идэх учраас харьцангуй бага. Тэгээ одоо дэлхийн нийтэд судалсан байна л да 2050 он гэхэд 125 сая хүн одоо Альцгеймер буюу тэнэгрэх өвчнөд нэр өгдөнэ гэсэн судалгаа бол гаргасан байт юм бэл. Одоо шинжлэх ухаан гэдэг маань 3 үеийн холбоон дээр би бол хөгждөг гэж ойлгодог. Жишээ нь гэхэд чинь би одоо нэг 60 хүртлээ 30 жил 35 6 жил ажиллана шүү дээ. Энэ хугацаанд бол шинжлэх ухааныг би одоо ганцаараа судлаад эхнээс нь ахуулаад судлах юм бол юу ч хийж амжихгүй. Тийм учраас өмнөх үеийнхээ судалгаанууд дээр үндэслээд өөрийнхөө судалгааг хийгээд доод үеэ ингээд бас чиглүүлээд ингэж явах нь бол манай эрдэмтдийн гол зорилго байгаа. Тэгээд одоо шинжлэх ухаан хөгжих болтугай гэж хэлээ.